Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 116 дугаар тусгай сургуулийн багш сурагчдын эрх ашиг зөрчигдсөөр байх уу? 116 дугаар тусгай сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Одоогийн байдлаар тус сургууль нь 122 хүүхэд нийт 78 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуулийн нэгтлэн бодогч удаа дараалан ямар ч хүний зөвшөөрөл гар усгүйгээр зарим багш нарын цалингаас сар бүр 30-аас 50 мянган төгрөгийг татан авдаг байна. Мөн хүүхдүүдийн хоолны мөнгө, нэмэлт витамин жуулалтаас байнга мөнгө иддэг. Тендергүүгээр хоолны материалыг танил талаа ашиглан авдаг зэрэг сургуулийн хүүхдүүдийн болоод багш нарын эрх ашгийг удаа дараалан ноцтой зөрчигдөж байгаа талаар багш нар гомдолтой байна хэмээн өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Дээрх асуудлын талаар салбарын сайд Баатар Улигт болоод аудитын газарт шалгуулахаар удаа дараалан хүсэлт өгсөн ч ямар нэгэн хариу мэдээлэл авалгүйгээр өдөх хүрчээ. Ерөнхийдөө төсвийн зарцуулалт тэгээ энэ Нэгтлэн бодох саран туяагийн чадварын талаар ярив. Нэгтлэн бодох саран туяа нь хүүхдийн хоол хүнс болон бичиг хэрэг, жижиг хэрэгслүүдийн худалдан авалтуудыг хийхдээ хувийн ашиг сонирхолтой нийцүүлэн манай сургуулийн гэрээт биш байгууллагууд өөрөөр хэлбэл танил тал, найз нөхдийнхөө болон өмнө нь ажиллаж байсан 116 дугаар сургуульд нь нийлүүлэлт хийж байсан хувь хүн болон байгууллагуудаас гэрээгүйгээр өндөр үнээр авч байгаа нь санхүүгийн томоохон ашиг сонирхлын зөрчил мөнгө гэж хамт олон бид үзэж байгаа. Үүгээр зогсохгүй төр засгаас хүүхдийн хоолны мөнгөнд олгож байгаа хөрөнгийг зориултын бусаар зарцуулж байна. Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сард хоолны мөнггүй хэмээн хүүхдийн хоолнд өгөх ёстой жимсний шүүсийг өгөхгүй байсан. Мөн десертэнд өгөх ёстой бичээнийг бүтнээр өгөх ёстой байтал одоо жишээлбэл янзах бичээн гэхэд л ерөөсө голоор нь нэг хэрчээл талын нэг хүүхдэд талын нөгөө хүүхдэд өгч жишээтэй. Энэ бол төр засгаас ийм юм өгөө гэсэн юм байхгүй. Энэ нь бол тэгсэн хэрнээ мөнгөний хоолны мөнггүйгээд ийм хоолноос нь хасаад байсан хэрнээ шинэ жил болоход гэрээт бус байгууллагууд руу хүүхдийнхээ хоолны мөнгнөөс шилжүүлсэн. Тэрнээсээ багш ажилчдад чанаргүй хямд төсөр бэлэг авч гисэн. Тэр бэлгийг нь болохоор хүүхдийн маань хоолны мөнгнөөс хасан байж биднэрт өгсөн бэлгийг одоо бид нар авахгүй гэдэг эсэргүүцлээ илэрхийлээд багш нар бүгдээрээ тэр бэлгээ буцааж өгсөн. Саран туяа Нэгтлэн бодогчд өөрийнх нь өрөөнд оруулж өгсөн одоо зургууд нь энд байгаа. Мөн Нэгтлэн бодогч саран туяа нь захиргааны арга хэмжээ авахгүйсэн бол тухайн жилдээ тэр хүн үр дүнгийн урамшил авахгүй байх ёстой гэсэн дүрм журмыг зөрчөөд өөртөө үр дүнгийн урамшил авдаг. Мөн урд нь манай сургуульд ажиллаж байсан захиралд ямар ч тушаал шийдвэргүйгээр хаабын нэмэгдэл олгож исэн. Энэ мэтээс нь харахаар бол энэ хүний дураараа авирлалт, хууль журам биелүүлэхгүй байгаа байдал одоо эрх мэдэл нь хэрээс хэтэрч байна гэдгийг одоо удирдах дээд байгууллагуудад шат шатанд нь бид нар уламжлаад тодорхой арга хэмжээ бодит байдал дээр үнэн зөв дүгнэлт гаргахгүй байгаа учраас аргаа бараад одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаад төрийн дээд өндөрлгүүдэд бидний байдлыг ойлгож үзээсэй. Ямар одоо хүүхдүүдийг ямар байдлаар хохироож байна, энд ажиллаж байгаа бидний эрх ашиг ямар байдлаар хөндөгдөж байна гэдэгт үнэн зөв дүгнэлт гаргаж өгөөсэй гэж хүсэж байгаа.